Show podcast ээлж нэгэн дугаар эхлэх бэлэн болоод байна. Өнөөдрийн зочин маань MMCG судалгааны байгууллагын захирал, Монголын маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч ноён Бум Эрдэнэ. Сайн байна уу? Таны өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За өнөөдрийн модераторуудаар Тавга, Золко, Жавханаар байна. Тэгээд Буматайгаа ярилцъя. Тэгэхээр асуултын эхний хэсгийг болохоор хэдүүлээ 2020 оны CEO сүрвэ гэж байгаа тийм. Энэ талаар ер нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь ингээд CEO гэж байгаа энэ бизнесийн хувийн хвшлийн гол лидер болж байгаа энэ хүмүүсийнхаа талаар юм подкаст хийж байгаа нь бол бас нэг цаг үе болсон асуудал байна гэж бас яг энэ подкастыг эхлэхийн өмнө хэлмээр байна л да. Яг тэгэхээр энэ топ 50 компани CEO-нартай уулзаад ер нь ингээд явж байхад бол мэдрэгдсэн зүйл юу вэ гэхээр ер нь Монгол улс бол нэг CEO-гийн дутагдалд орж байгаа юм уу та гэсэн. Тэгэхээр нөгөө ер нь MCS ч юм уу томоохон компаниуд бол ийм CEO-нороо бэлдсэн байна. Тэгээд нэг ер нь энэ топ 50 компанид орсон CEO-норын бараг 10-аас 10 орчим нь бол MCS болон түүнтэй ямар нэгэн байдлаар хамааралтай урд нь MCS-с гарвалтай ийм CEO-нор бол том компаниуд дээр очсон байгаа нь харагдчихсэн л та. Тэгээд ер нь бол өөрөөр бол нэг шок ингээд айхтар сайн бэлтгэдэг манайд институт юм уу те. Ямар нэгэн тийм юм байхгүй юм байна. За энэ мэн тэгэхээр дараагийн шатанд энэ бизнесүүдийг хэн авч явах вэ? Охин компаниуд байна. Маш олон охин компаниудтай болж энэ группүүд маань CEO-нор олддгүй юм шиг байна. Тэгээ энэ подкаст бол бас цаашдаа яг энэ илүү CEO-норыг илүү чадвартай болгох тэр хүмүүст л мэдээж тэр туршлагатай сайн CEO-норын туршлага мэдлэгийг хуваалцах тий. Энд бас чиглэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд их чухал ажил хийж байгаа та нартай баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бас манай дугаар бид нэр урьж оролцуулсан бидний урилгыг авсан баярлалаа. Тэгээд өнөөдрийн бас яг таны хэлсэн шиг бид нэр энэ SEO гэдэг зүйлийг л бас тодорхой мэрэгжлийн ур чадвар шаардсан энэ тусдаа мэрэгжил юм шүү гэдгийг л ойлгуулахыг зорж байгаа. Тэгээд танай компани зүгээс бас энэ 2020 оны SEO судалгааг хийсэн байгаа. Энэ бол бас ялцгүй манай дугаарын энэ подкастын маань агаар нэгэн байгаа тий. Тэгэхээр энэ судалгааныхаа талаар ер нь яагаад энийг эхлэх болов? Ер нь яг хэрвээ энэ SEO судалгаа өөрөө нэг олон хуудас биш. Яг топ 50 компани ялангуяа тэгтээ зах зээлийг ингэж ойлгож бүтээж түүнийг хөгжүүлж явдаг хэрэглэгчтэй ойрхон ингэж ажилдаг ийм бизнес модельтэй ийм компаниудыг бол оруулсан. Уул уурхайн компаниудыг бол нэг оруулаагүй. Өмнөх PwC, Gartner энтрийн SEO судалгаанд бол дандаа уул уурхайн голцоо том компаниуд санхүүгийн хөрөнгө оруулалтын сан иймэрхүү газрууд бол орсон байт юм байлээ. Тэгээ илүү жоохон макро орчны асуудал явцдаг. Яг бидний нөгөө бизнес чадвах SEO хүний та бүгдийн минь эзэмших ёстой зүйлс нь дээр мэдлэг дээр ямар хөө байгаа нь бол харагддаггүй ийм. Тэгэхээр энэ бол арай жоохон өөр бид нэр яг хувийн хвшлийнхаа чадварыг илүү сайжруулахад зориулж ер нь байр байдлаа харах зорилттой хийсэн гэж болно. Тэгээ энэ судалгаа ингээд та бүгд ингээд бас дараа нь ямар нэгэн байдлаар өөрсдөө аваад харах болцоонууд үүсэх юм бол бүлэг нь л яг тэр дээр тавигдсан байгаа асуудлууд бол өөрөө SEO хүний мэдэх ёстой л хүрээ гэсэн. Тэгээ ер нь бол SEO хүний мэдэх ёстой асуудал бол нэг хамгийн гол мэдэх ёстой юм бол нэг 10-аад л гол топ юм байна гэж бид нэр гаргаж ирсэн. Тэгээ тэн дээр бол мэдээж аливаа бизнесийг хийж эхлэхэд бол зах зээлийн нөгөө боломж потенциал байна уу гэдэг асуудал чухал тий. За тэгээ боломж потенциал байлаа гэхэд чинь тэр боломж потенциалыг бид нарт авах чадвах байна уу тийм ээ? Чадвах байна уу? За бидний бизнес процесс маань өрсөлдөх чадвартай байна уу? Бусдтай тий. Бүтээмжтэй байна уу? За тэгээд мэдээж альва компани ч нөгөө corporate нэр хүнд гэж явах хэвээр том corporate-ийг удирдах ирэхлээр чинь нөгөө соёл удирддаг гэдэг байгаа шүү дээ тий. Соёлын асуудлыг ойлгох хэвээр байна. За тэгээ мөн цаашлах юм бол тэр corporate нэр хүндийг яаж авч явах уу? Corporate branding strategy их чухал байна. Мэдээж тэр corporate байгууллага өөрөө нэр хүндтэй сайхан зөв ёс зүйтэй харагдаж тэнд ажилтан олдно. Тэнд хэрэглэгч байна тийм ээ. Тэгэхээр тэр амин сүнс болсон өөрийнх нь тэр орших нь өөрөө тийм ямар байх ёстой вэ гэдгийг зөв тодорхойлж бусад тэрийгээ бас ийм ойлгуулах асуудлыг
авч үзэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол ер нь ингээд ийм гол асуудлуудыг бол бүгдийг яг хамруулж чадсан. Тэгээ мэдээж маркетинг одоо бүтээгдэхүүн бизнесээ одоо илүү яаж хүнд өгж байгаа юмаа сайжруулах уу гэд ингээд маркетингийн асуудлуудыг бид нэр тусгаж өгсөн. Ийм л хүрээнд байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бас ингээд дараагийн ингээд SEO бас энэ подкаст бол энэ SEO судалгааныхаа одоо бүлэг дээр нь бас тодорхой чиглэлүүд нь ингээд шийдлүүдийг энэ судалгааныхаа үр дүн дээр суйрлаад явуулвал бас зүгээр байх гэж бас юм санал байна тий. Гой санал байна. Тэгээ та нар маань энэ мэдээж энэ SEO судалгааг бол SEO-нор бол одоо топ компаниуд маань ямар хөө байр байдалтай байгаа. Тэгээ топ компаниг удирдах байгаа хүмүүс би ингэж бодож байгаа бусд маань юу гэж бодож байгааг харьцуулж үзэх боломжтой тий. Тэрнээс гадна тэр топ 50-д ороогүй байгаа ингээд араас нь дагаж явж жижиг дунд бизнесүүд ер нь өдөө бидний манлайлж явж байгаа энэ компаниуд маань ямар байгаа ингээд олон талаар ашиглах бололцоотой. Үүний нэг нь бол ялангуяа гоё та нар шиг энэ SEO-гийн чиглэлээр подкаст хийж байгаа хүмүүс энэ судалгааныхаа үр дүн гიშлээд дараагийнхаа за ийм өнгөж үзсэн учраас байна. Та юу гэж бодож ийн гэдэг ингээд явах бүрэн боломжтой л доо. Би компаниудын баримталчгүй стратеги дээр Алтан баг нь ерөнхийлөгчийн ярьцлагыг үзэж байхад захирлуудын ихэнх технологийн инноватив чиглэлд анхаарлаа хандуулж гин гэдэг ийм санаа байсан те. Хоёрдугаарт өмнө нь болохоор 10-20 жилээр стратеги гаргаж ирсэн бол одоо бол илүү богинохоо хугацаанд буюу те нэг 4 жил 5 жилээр энэс цаашаа гаргахад хүндрэлтэй байна. Ягаад тэгэхээр маш олон зүйл хурдан хугацаанд өөрчлөгдөж байгаа гэдэг ийм санаа бас тусгагдсан байсан. Ер нь стратеги дээр голлох зүйлүүд юу байсан бэ? Стратегийн тэргүүлэх чиглэл. Стратегийг гаргахын тулд мэдээж зах зээлээ ойлгох асуудал байдаг шүү дээ тий. Зах зээлээ ойлгоцсон хүнд бол стратеги гаргах бол амархан тий. Өрсөлдөгч нэг тийм байр суурьтай байгаа, бидний чадвах юм байгаа, хэрэглэгч юм байгаа. Тэг яг зах зээлийн ойлгох хэсгээр SEO хүний хамгийн анхаарах ёстой зүйл нь өөрөө зах зээл минь өөрөө боломж потенциалтай юм уу? Тэгээ энэ рүү ороход ер нь хідэн төгрөг ямар хөө эргэлттэй юм тий. Хин хэдэн хувьтай ширээ авч байгаа юм шиг тийм ингээд боломж потенциалаар харах нь хамгийн ихний ажил юм шиг. Тэрийг би авч чадах уу тий. Тэгээ дараа нь чадвахын асуудал гараад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр яг хуу судалгаанд оролцсон SEO-нэрийн маань бол 76% нь бол Монгол улсын зах зээл салбарууд маш боломжтой гэж үзсэн. Ер нь бол потенциалтай зах зээл тий Монгол улс өөр. Тий тэр нь бол одоо бидний яг харж ирсний яг 180 градус шим эсрэг үр дүн байсан. Бид нэр дийлэнх зах зээл хандсан боломж потенциал одоо энэ одоо хумигдсан гэж харж ирсэн боловч одоо тийм боломжтой байна гэж гарсан. Тэгээд тэр нь болохоор ингээд байгаа зах зээлийн одоо шинэ боломж гэхээсээ илүү одоо Монгол улсын бизнесийн салбарууд маань өөрөө ингээд юм нэлээд загварчлагдсан. Загварчлагдсан гэхээсээ илүү одоо хоцрогдсон гэх юм уу тий. Бизнес модулууд нь ингээд дийлэг нь хоцрогдсон. Тэгээд тэн дээр байгаа тоглогчдын бизнес модель бас хоцрогдсон. Тийм учраас тухайн салбар руу сайн бизнес модельтэй дайраад ороход бол ингээд салбарыг хамчих болцоотой гэж харж байгаа юм. Тий. Тэр өнцгөөс харах юм бол нэрэл энэ чинь баг 70% боломжтой салбар байгаа байхгүй юу? Нэлээд их мөнгө иргэдэг томоохон 100 тэрбум хүмүүс дээш зах зээлүүдийн бол мэдээж ингээд том группууд авцсан. Тэр өвшөө тэр гадны модель, гадны юмыг оруулж ирээд тий явж байгаа. Тэр одоо тэрнээс доошх юм жижиг зах зээлүүдийг бол одоо тэрнлүүгээ орох өрсөлдөө эхэлж гинүү гэж харагдаад. Тэгэхээр тэн дээр мэдээж том компаниуд бол сайн бизнес модельтэйгээр дайрна. Одоо дэлгүүрийн шүлжээч тийм үү ингээд одоо та бол одоо бас энэ золоо маань iTools гэдэг энэ хотелийн салбар руу тэгэхээр нөгөө нэг талаас том компаниуд ингэж орохоос гадна стартап бизнесүүд одоо нөгөө компаниуд хэрэг хурдан тэр зах зээлийг авахгүй ч юм уу тэнд өмнөх тоглогч нар хурдан өөрчлөгдөхгүй болвол тэрийг бас хүлээгээд байхгүй өөр шин залуу юм компани стартап гэж нэрлэдэг байгаа компанид асар их бас боломж байхгүй тэр 76% чинь бол бүгдэд нээлттэй бол боломж. Тэгэхээр нэг хэсэгтээ тэн дээр бол одоо нэг томчуул нь өөрсдөөгээ тэгэл хандлаа болж ийн манай бодил болж ийн гэл тэр нөгөө юмаа гайхуулаад хуучин түүхээ гайхуулаад суугаад их юм бол тэгэл одоо тэнийг явахгүй тэгэд өөр ингээд хүмүүс ороод авчихна гэсэн. Тийм учраас ер нь ингээд том бизнесүүд бол бүгд одоо энэ өөрчлөлтийг илэрхийлэх ёстой байгаа учраас тэр стратегийн номер 1 дээр тэр инновац гэдэг асуудал тавигдаад байгаа нь бол аргагүй юм байгаа. Тий, тэгээд яг тэн дээр инновац гэдэг чинь нөгөө хүнд өгж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулах асуудал ярьж байгаа шүү дээ. Хүнд өгдөг юмаа илүү гоё дэвшилттэй өгөх. За мэдээж тэн дээр IT-ийн солиушнуудыг бас заавал нэрлэж байгаа юм л да. Нөгөө дижитал шилжилт явагдаж байгаа учраас тий. Тэгэхдээ би бол зүгээр ингээд
хүн ингээд IT гэдэг IT ч өөр стратеги биш байхгүй юу? IT бол Өөрийнхөө стратегид IT-г яаж ашиглах уу гэдэг нь стратеги болохоос биш. IT чинь түүл шүү дээ. Тэгэхээр бас нөгөө одоо яг стратеги гаргачаад тэрэндээ нийцүүлж одоо өөрсөндөө хэрэгтэй тэрийг илүү дэвшүүлэх технологийн шийдлийг боловсруулах гэж ингэж жоохон зөв бодож ингээд нэг явмаар санагдаад байгаа юм лээ. Эхлээд шийдэл ярих хэрэгтэй шин ч тий. Шийдэл чинь цаанаа хүнд зориулсан байгаа шүү дээ тий. Тэгээ хүний амьдрал яаж өөрчлөгдөж байгаа ч гэдэг юм уу тэр юмаа ингэж ойлгоод тэндээ зориулаад ингэ шийдлээ зураад тэнд чинь зарим хэсэгт нь одоо технологийн шийдэл хийжүүл илүү хялбар болгочих бол тэрийг ашиглах асуудал гэж одоо энэ бол хувь хүний бодлоо хуваалцчихлаа. Тэгэхээр мэдээж стратеги томьёолох томоохон одоо байгууллагуудын гүйцэтгэх захирлуудаас гарахад зах зээл дээр маш их боломж байна гэж байна тийм ээ. Тэгэхээр мэдээж энэ боломжийг авахын тулд дотоод өөрсдөө чадвартай байх хэрэгтэй тийм ээ. Байгууллага маань өөрөө хүний нөөцийн технологийн санхүүгийн гэдэг. Тэгэхээр ялангуяа энэ хүний нөөцийн чадвах гэдэг зүйлс дээр гүйцэтгэх захирлуудын маань онцлог нэлээд хит хитэн поинтууд бас харагдчихлаа л да. Монголд бас хүний нөөцийн нутагталд орж ийн. Эсвэл байгууллагын соёлыг сайжруулнаа гэдэг. Тэгэхээр яг өнөөдрийн ном дээр бичигдээгөө тийм таны яг өөр төрсэн одоо сэтгэл юу байгаа вэ? Ер нь ингээд сионертой уулзаад явхад яг ялангуяа энэ хүний нөөцийг чадахжуулах чиглэл дээр хийгдэж буй ажлууд эднэр хүний нөөцийн дутагдал хамгийн аимшигтай энэ дээр бүр 84% та гарсан ба ч тий. Бүгд хамгийн өндөр одоо таны компани өсөлт нөлөөлж буй дотоод эрсдлүүд гэдэгэнгүүд дотоод эрсдэл талдаа явж байна тий. Тэгэхээр 84% нь бол хүний нөөцийн дутагдaltaй. За саяны ярьсан тэр бизнес модель гэдэг бол 23% та гэж гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний нөөц энэ яагаад ийм том асуудал болцсон мэдрэгдэв. Бизнес байгууллагуудад удирдлагуудтай ярихад одоо юу ярилцж чинь энэ тал дээр ямар шийдэл гарцуудыг за дутагдал бол мэдээж бодиттой эрсдэл мөн байна те. Гэхдээ тэрийг шийдэхийн тулд ямар арга замууд хэрэглэж байх шиг байсан бай. Яг нь бидний энэ судалгаа яг үүндээ бас одоо ингээ ихний судалгаа учраас шийдлэхээс илүү асуудал илрүүлсэн судалгаа болчиход байгаа юм л да. За мэдээж бид нэр ингээд хүний нөөц гэдэг юмыг ингээд задлаад ярих юм бол маш их задарч ирж болно тийм ээ. Тэгэхээр бид нар зөвхөн хүний нөөцийн судалгаа хийх гээгүй учраас бүх юмаа ерөнхийг нь харах гэсэн учраас хүний нөөц энэ олон асуудлууд дотор хамгийн том нь байна гэдгийг нь бол гаргаж ирэх энэ судалгааны зорилго байсан. Тэгэхээр 84% хүний нөөцийн дутагдал за дараа нь засаглал бизнес моделийн хоцрогдол гэдэг ингээд хөрөнгийн дутагдал бол 3-т яригдж байгаа байхгүй одоо байгууллагатайгаа эрсдлийг ингээд харах юм бол тий. Тэгэхээр мөнгө бол сонирм биш ууз. Тий. Эхлээд хүний асуудлаа шийдэх хэрэгтэй. Дараа нь энэ засаглал бизнес хосгожод байгаа шийдэх хэрэгтэй гэдэг ийм байр суурь байна л гэсэн. Энэ бол нөгөө компани хоёр зүйл хөгжүүлдэг гэдэг бас нэг нь хүн, нэг нь хэрэглэгч хоёрыг ингээ байнгын хөгжүүлж компани амжилттай. Тэгэхээр дотроос асуудлыг хайж гин гэсэн үг байна тий. Сайн гэхдээ зочин маань бас түрүү яриа нэгэнд хэлжсэн шүү дээ. Гүйцэтгэх захирлууд маань одоо бас дутагдaltaй болоод байна гэдэг. Тэгэхээр олон улсын төвшөнд зоолохоос судалгааны ямар баримтууд байна вэ? Дотоодоос гүйцэтгэх захирал томилоод байна уу? Эсвэл гаднаас одоо хэд хаантангаар сайн гүйцэтгэх захирлыг томилоод байна олон улсын шиг. Бид нар Harvard Business Review-ийн 2019 оны 11 сард гаргасан 2019 оны Best Performing CEOs гэдэг 100 CEO дээр судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгээ эндээс үзэхэд бол 100-аас 86 дотроосоо төрсэн CEO-нар байгаа. Тэ өмнө одоо хуулийн юм уу маркетинг юм уу хэлцээ дээр ахалжсэн тэр хүмүүс байгаад байгаа. А бас их сонирхолтой хэдэн тоонуудыг энэ дээр дурдчихэд тэрний юу гэхээр жишээлбэл дундаж нас нь 45 нас байгаа CEO гэдэг. Тэр Монголын бие зүй жишээ таньдаг хүмүүсээс харахад ерөнхийдөө ойролцоогоо бас 40-45 дээр дундаж CEO-гийн нас яваад байна уу гэж хараад байна. Гэхдээ энэ бол нөгөө амжилттай топ явж байгаа компаниудын төвшинч тест тий. Тухайн хүмүүс дунджаар тухайн компанид 15 жил ажилласан байна. Доктортой урт хугацаанд ажиллаж үр дүн гараад байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь юм байгаа. S&P 500 дээр байгаа компаниудтай харьцуулахад S&P 500 дээр болохоор 7.2 жил дунджаар CEO-н ажилласан байгаа байхгүй. Топ 100 харангууд 15 жилээд ингээ 2 дахин өндөр. Тэгэхээр урт хугацааны одоо хичээл зүтгэл бол тий урт хугацаанд ажиллаж байгаа салбар компани бүтээгдэхүүнүүд ойлгоод урт хугацаанд үр дүн гаргаж болох юм а гэдэг иймэрхүү сонирхолтой тоонууд байна. Тэгэхээр би ч одоо өөрөө судалгааны учраас судалгаатайгаа маргалтай биш. 84% ч өөрөө бол асар том хувь байна шүү дээ. Тийм учраас дотоодын асуудал манай дотоодод үүсэлсэн асуудал. Тэгэхээр бол ер нь ч номнууд дээр бичгэд ингээд дотроосоо ингээд олон жил тэр бизнесээ мэддэг хүнээрээс шоогоо хөгжүүлээд тавих илүү үр дүнтэй гэж угаасаа бичсэн байдаг. Тэнтэйч бас энэ судалгаач бас харуулж байгаа шиг байна. Тэгээ нэг бас базалт
Ариун бүлдийн Базалт ах маань бас энэ судалгаанд бас оролцсон. Тэгээд зовж байх үед хамт байсан хүмүүс одоо ингээд нөгөө цаашаа явхаас жаргаж явах үед ирсэн хүмүүс ингээд асуудал шийдвэрлэдэг ч тийм юм. Одоо би нөгөө нэг ариун ах шиг хэлсэн шиг нэг гоё хэлж чадахгүй байна л да. Тэгээд яг тэр хэлж байгаа үед нь бүр ёо гэл орж. Тэгэл одоо олон жил хамт явсан хүмүүсээ илүү чадварчлах хэрэгтэй байна да гэж би бодож байсан л да. Good to Great-ээр гардаг компаниуд дэр бас тийм шүү дээ. Одоо миний хамгийн их уншдаг ном те 7 уншсан гэдэг. Тэрэн дээр гэдэг шүү дээ. 20 21 компани гардаг бол ердөөсөө 1 сион гаднаас ирсэн. Бус нь дандаа дотроосоо дээшилж явсараагаас явуулсан хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр бол яг хуу нөгөө судалгааны ихэнд бид нөгөө ярьцлаганд ярьсан шиг шогийн дутагдлалд орж байгаа бол тодорхой юм чи. Дараагийнхаа одоо залгамжлагчаа бэлдэх ажиллал компаниуд өөрсдөө хийх ёстой л гэсэн санаа байна тий. Шийдэл талтай бол тий. Тий. Тэрнээс биш гаднаас нөгөө өөр дуршлагыг авчираад тодорхой хугацаанд томилоо. Гэтэ яг бас ингээд ийм үнцэг байгаа шүү дээ. Мэргэжлийн менежментийг мэргэжлийн байдлаар хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө бас хүнээс хамааралгүйгээр чаддаг хүнийг авчираад тодорхой цаг хугацаанд бүтээмж гаргуулаа явах хэрэгтэй гэж байдаг тий. Гэтэл яг амьдрал дээр бас ингээд дуршлагтай олон жил олцсон хүмүүс за мөн судалгааны үр дүнгууд болон ийм амьдралаас урган гарсан кейсүүд дээр бол үндсэндээ бол бас таны дотоодоосоо компанид сайн ажилтныг илрүүлээ түүнийг хөгжүүлээ яв гэдэг шиг байна. Энэ лавга бүр яг нэг өвдөж байгаа газар хатгачлаа л да. Би нөгөө судалгаатайгаа ямар өөрөө маргалтай биштэй гэдэг санаа нь нөгөө талаасаа яг энэ мэрэгжлийн яг энэ сионерыг ийм одоо итгэл үзүүлж гэрээ хийж ингэж ажиллуулж бол хөрөнгөний эзэж чаддаг болох ёстой л байгаа юм л да. Яг л өөрөөсөө бас чадахгүй гэдгээ мэдэрч байгаа ч юм уу хоцрогдсон гэдгийг ойлгож хэлж байгаа бол шин дэвшилттэй цус сэлгэж те. Гэрээ хийж яах хэрэгтэй. Тэгтээ яг хуу зүгээр ингээд энэ судалгаан дээр бол ороогүй л дээ зүгээр ингээд маш их эзэд өөрсдөө ингээд микро менежмент хийдэг шийдвэр гаргалтанд хутгалддаг те. Тэгээ ингээд ажил хийх болцоо олгодгоо гэд ингээд байгаа байхгүй. Тэгээд яг хуу энэ дээр бол би нөгөө Newcom Group-ийн орчлонтой бас бид нэр ярилцсан. Тэгээд орчлон бол бараг надад бол анхны ингээд нэг 100% делегейт хийсэн. Одоо ингээд ихтгэл үзүүлээд явж байгаа маш гоё Монголын бас нэг кейс Newcom байна гэж надад бас харагдсан шүү. Надад тийж харагдчихсан. Тэгээд бас болд юм байна гэд их сайхан санагдчихсэн. Тэгэхээр заавал одоо ингээд дотроосоо ч юм уу гаднаасаа гэдэгтэй биш. Аль талын л бид нар бас одоо боломж гэж харах хэрэгтэй л байх л та. Энэ дээр бас нэг өнцөг байгаа нөө. Монголын бизнесийн хөгжил чинь өөрөө бас нэг тийм удаагүй шүү дээ, тий. Одоо 20 хэдэн жил ч гэдэг юм уу сүүлийн үеийн бизнесүүд одоо анхны одоо орчин үеийн нөгөө групп компаниуд үүсээд 25 жил 30 жил одоо хамгийн урт нь 30 жилийн түүхэн явж байна. Гэтэл нөгөө анх үүсгэд хамт байсан гэдэг чинь өөрөө манай энэ менежментийн салбарын болсон хүчний бэлтгэгдсэн байдал ч гэдэг юм уу те суур боловсрал эсвэл суур мэдлэг нь ямар байх вэ гэд. Тэгэхээр эдгээр хүмүүс чинь бас ингээд заавал одоо ингээд сайн хөгжүүлээ сургаа аваа явах гэхлээр бас суур мэдлэг чадвар нь дутах өнцгүүдс байгаа байхгүй те. Аль талаас нь л бас харах хэрэгтэй. Тэр бол мэдээж гадны одоо бид нар одоо альва юм тэгэл нөгөө цус сэлгэх гэж нэг байдаг шүү дээ. Цус сэлгэхгүй бол одоо ямар ч юм ингээд өмхөрчддөг гэл ингээд нэг айхтарч үгнүүд яваад байдаг шүү дээ. Тэр бас би ингээд их зөв гэж бодож байна. Тэгээд яг хуу ер нь ингээд бас ингээд судалгаан дээр ингээд бас бид нар яг тайланд ороогүй ч гэсэн нэг мэдрэгдсэн зүйл бол за ингээд том ингээд нөгөө сая нэг лавга 20 30 жил болчлоо гэхээр яг санаанд орж ийн л да. Анх бизнес хэлсэн одоо өвнөрүүд дараагийн нөгөө одоо өөр хүүхдтэй ч юм халаагаас хэлгээгээ өгөх тийм нэг процессын юм Монголын бас энэ компаниуд дээр их ажиглагдаж байна л да. Тэгээ яг хуу Америк ч юм уу маш их боловсрол эзэмшүүлээд ирсэн хүүхдүүд нь ирж байгаа харагдаад байна. За тэнгууд юу болоод байна гэсэн чинь нөгөө хүүхд ирээд одоо шууд тэгэл одоо зааваа гэртээ хараа амар гэдэг ингээ ажил явуул хийхээр бас болохгүй байдаг байхгүй. За яагаад болохгүй байгаа юм бэ гэдгийг ингээ харахаар манай энэ компани нэг үүсгэн байгуулсан хүмүүс маань бизнес явуулсан болохоос биш бизнесийг явуулдаг процесс хөгжүүлэлт хийгээг байгаа байхгүй. Тэгээд нэг мундаг манлайлагч ингээд байгаад үнэхээр тэр бизнесийг галзуу авч яваад байдаг. Тэгээд нэг манлайлагч байхгүй болохоор ингээд бүх юм тэр манлайлагчаас хамаарсан тийм бизнес процесс ч юм уу шийдвэр гаргалтын тийм маш хүч том юм нэг юм бүтцийг үүсгэсэн байгаа байхгүй. Тэнгүүд тийм бүтцээр нэг өөрийн ингээд
одоо ингээд яг өөрсгөх нь ингээд тэр дөнгөж Америкаас ирсэн бүх юмыг ойлгоод 30 жилийн тухайн салбарын туршлагатай юм шиг авч явах нь бол аюу хэцүү шүү дээ. Тэгэхээр зүгээр яг за мэдээж тэр ингээд айлын эцэг хүүхдүүдээ айтайхан сургаад өвлүүлчих л байх л та. Гэхдээ зөв надад ингээд бодогдсон юм тэр өөрөөсөө хамааралгүй л тэр бизнес явах тэр бизнесийн тэр одоо төвшин хүртэл хөгжүүлэх нь л бизнесийн хамгийн гол зорилго гэж би хувьдаа бас боддог байхгүй. Яг л би ингээд нэг бас судалгааны бизнес чинь нэг амар бизнес биш шүү дээ. Тэгээд ингээл тойрол ингээд маш их компаниудтай уулзсан асуудлын шийдвэрлэж өгөх шаардлагатай болно. Тэг ингээд өөрөө хэд оролцоотой нэг маш их ядарсан л да. Тэгээд зүгээр миний ерөөсөө хамгийн том мөрөөдөл ерөөсөө би байхгүйсэн ч миний бизнес явдаг болчихсон гэж бодсон байхгүй. Тэгээд процессыг анхаарад одоо бол би зүгээр клиентуудтайгаа митинг хийх гол юмнуудын яхаас үндсэн процесс бол манайх бол энэ ISO одоо 2252-ийн судалгааны олон улсын яг ийм процессыг бид нэвтрүүлчихсэн. Тэгээ инхээр надад бол хамраа байгаа байхгүй. Процесстэй бол итгэж байгаа. Процесс чи өөрийн нөгөө чек поинтууд нь байж байгаа, чеклдэг хэсгүүд нь байж байгаа. Тэгээд мэдээж клиент одоо care хийх юм бүх юм байж байгаа учраас тэгэхээр зүгээр процесстой бас ингээд жоохон анхаарах болчихжээ. За тэгээд нөгөө талаасаа нөгөө манай бизнесийн энэ функционал бүтцтэй шүү дээ. Тийм манай дийлэнх бизнесчүүд чинь одоо ингээд санхүүгийн алба одоо үйлдвэрлэл гээл бүтээгдэхүүн хөгжүүл маркетинг гэх юм уу том албауттай тэгээд тэр функционал бүтц чи өөрөө их тийм одоо жоохон шүүмжлэгдэж байгаа тий. Одоо та нар судалгаа юм харах юм бол тэгээ тэр нь ч бас бүр яалтч байхгүй тийм байгаад байгаа байхгүй. Нөгөө том компаниудын функционал бүтцүүд чинь тустай нэг тийм одоо one тусууд болцсон. Харагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө одоо бид нар чинь нэг одоо нэг хаадын тоглоомч нэг сериал юу лээ Game of Thrones чи нэг 7 хаан тус л үзээд байгаа шиг л нөгөө компани ч нэг 7 хаан тус усч хоорондоо үзээд байгаа байхгүй. Гэтэл чи нөгөө хөдөл чи нийлээд нэг том зорилгын төлөө ингэ явах хэрэгтэй шүү дээ. Бүгд ингээд нэг ингээд ийм хоорондоо ямар ч ийм одоо цаг хугацааны алдагдaltaгүй тэ хүний нөөцийн алдагдaltaгүй мөнгөний алдагдaltaгүй маш ухаалаг процесс юм хүчтэйгээр нэг зэг рүү тэмүүлсэн шүү дээ. Тэгвэл тэр тэмүүлсэн процессыг одоо тийм зөв бизнес процессыг ингээд тавихгүй болохоор тэр мэн нөгөө нэг эргээд амжилтыг бол асар их сааруулж байгаа гэсэн. Энэ нөгөө судалгааны үр дүн дээр яг тийм биш. Гүйцэтгэх захирлуудын 23% нь бизнесийн үйл явц нь олон улсын түвшинд хүрсэн гэж үзээд 77% нь хоцрогдолтой гэж үзсэн юм байна. Бизнес процесс. Тийм процесс. Тэгэхээр томоохон корпорациудын те Монголын топ 50% гэсэндээ бас процессын шинжилэл их шаардлага байгаа л байгаа. Процесс одоо бид нар ярьж байгаа процесс руу орчлоо л да. Процесс гэдэг нь яалтчгүй ер нь бол гүйцэтгэх захирал гэдэг хүний ажил үүргийн үндсэн одоо чиглэл нь юу гэхээр процессыг л удирдах байхгүй. Тухайн процессыг хэмждэг байх хэрэгтэй. Тодорхой цаг хугацаанд тухайн процессын үр дүнг харуулсан байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр процесс манай бизнес өөрөө ямар хэдэн төрлийн ямар процесс удирдах байна гэдгээ тодорхойлох ёстой. Энэ талаар бид нар бас дараагийн нэг дугаар бэлтгэхээр бас ярьж байгаа. Яг бизнес процесс гэж юу юм, түүнийг яа таних юм, оролт, боловсруулалт, гаралт гэж юу ах хэвээр. Эдгээр хоорондоо яаж уялдах юм шиг гэдэг юм уу те. За ингээд судалгааныхаа цаашаа дараагийн юу руу оръё. За ингээд дараагийн юм руу орохоос өмнө би бизнес процесс дээр зүгээр дараагийн шатнд яг ирж ярил зүгээр хүн бол манай одоо маркетинг холбооны ерөнхийлөгч Алтан баг нь байвал их зүгээр гэж би хэлмээр байна. Манай энэ SEO судалгааны маань бас ерөнхий зөвлөхөөр ажилласан. Тэгээд одоо процессын талаар бол маш гоё мэдлэгтэй одоо мундаг SEO гэж бид нар би бас хувьдаа боддог. Тэгээд яг процессын хэсгээр бол бас санал болгож шүү гэж. Баярлалаа. Наа чи гоё санал. Тэгээ яг нөгөө талаас одоо процессыг сайжруулах нь бол одоо магадгүй гэдэг асуудал биш. Зайлшгүй асуудал болчиход байна. Тийм ээ. Яг л нөгөө одоо энэ процессын осрогдлоо сайжруулахгүй болвол одоо бусдад зах зээлийн алдна гэж 77% нь үзэж штэ. А нөгөө талаас бид нар ярианых нь тань санаж байгаа бол сайн модельтэй дайрчих юм бол 76% зах зээлийн авчна гэж харж байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо янзын матч хийж байгаа шүү дээ. Яг ингээд тэгэхээр энэ судалгаа бол өөрөө маш логиктэй босныг бас ингээд харуулж л байгаа юм л да. Тодорхой үр дүнгууд нь хоорондоо ингэж давхар шалгах байдлаар ингээ судалгааны үр дүн гэсэн шалгаж бас болдгоо л да. Тэгээ энэ маань маш гоё логиктой бас бид нар маш баяртай байгаа бас энэ гарч ирсэн гоё үр дүнгуудтэй. Энэ маань ингээд мөлжөө суух юм бол одоо үнэхээр ноцтой асуудлууд байгаа байхгүй. Зүгээр нэг одоо бид хэд нэг подкастын хүрээнд ингээд нэг маазраа суухны төвшний чинь бүр ингээд баг энэ маш олон компаниудын бизнесээ алдах тий
асуудал болсон байгаа байхгүй. сануулж Хэлж байгаа. Тэгээ энэ мэн нөгөө олон улсад өрсөлдөх чадвар гэдэг маань бизнес процессын өрсөлдөөн шүү дээ. Олон улсад бол тий бүтээгдэхүүний өрсөлдөөн биш. Тэр сайн бүтээгдэхүүний бүтээдэг, сайн үн зүйлийг бүтээдэг процессын өрсөлдөөн явж байгаа шүү дээ. Тэгэхээр үн зүйлээ бүтээх чиглэлд одоо процессын шинжилтийг ингээд зайлшгүй хийх ёстой л гэж одоо бүр. Одоо яг энэ сэдвтэй холбоотой дараагийн яг юу вэ? Тэ судалгааны үр дүн. Тэрний үг гэхээр эрхэм зорилгоо олон нийтэд ойлгуулж чадахгүй байна гэдэг дүгнэлт гарсан байгаа байхгүй юу? Энэ байгууллагын үнд зүйл гэдэг чинь өөрөө энэ эрхэм зорилго байгууллагын соёлтой холбоотой явчихж байгаа тий. А тэнгууд энэ дэр нэг анхаарал татж байгаа нь эрхэм зорилго нь нэр төдий байгууллагууд олон нийтэд ялгаатай имиж үүсгэж чадахгүй байна гэдэгтээ хэр зэрэг санал нийлж байна гэсэн асуултын нийтдээ баргалж 80% нь чадахгүй байна. Санал нийлж байна гэсэн байна тий. Тэгэхээр ингэж байгаа. Энэ бас маш миний ярмаар байгаа зүйл байгаа. Над дээр энэ дэр юм сонирм байна гэхээр топ компаниуд маань чадахгүй нэг. 86% гэдгээ хүлээн шүрдсэн байна. Тэгээд эрхэм зорилгоо ойлгуулж чадахгүй нэгэд 86% үзэж байна гэж байна. Имиж нь одоо бас гамшигын л үрдэлтэй. Тэгэхээр яг ингэж байгаа маань нөхтөө. Би өөрөө бизнесийн сургуулийн хүүхэд. Та нар ч бизнесийн сургууль төгссөн залуучууд байж байгаа тий. Мишн гэж эрхэм зорилго гойл нэг тийм сүрхий үгээр яриад тахлаар ингээд ойлгомжгүй байгаа гэдэг байхгүй. Яг юугаа яриад байгаа юм бэ гэдэг. Би ч одоо ингээд энийг ч барыг одоо л ойлгож байгаа байхгүй гэдэг. Ичнээн жил. Тэгээ яг ийм нэг тийм хүнд үг хэллэгээр ингээд ярмааргүй санагддаг юм аа надад. Ингэж хэлвэл илүү гоё ойлгомжтой. Жаахан агуулгатай бизнес хиймээр байна гэж хэлвэл ойлгомжтой. Одоо миний ингээд бизнесүүдийг ингээд харахаар улам л жаахан агуулгагүй болоод байгаа байхгүй. За агуулга гэж би юу гэлж байгаа вэ гэхээр оршин тогтнохын одоо зорилго нь байгаа шүү дээ. Яах гэж оршин тогтнож байгаа. Тийм ээ тухайн бизнесийг би яах гэж хийж байгаа. Тэгээ тэр нь ингээд одоо маш тийм энгийн бөгөөд тодорхой тэргээ би мэдчих хэрэгтэй гэдэг шүү дээ тий. Тэгээ тэр зүйл бол огт өөрчлөгддөг гэдэг шүү дээ тий. Бусад бүх тэрэнд хүрэх бүх юмыг өөрчилж болдог. Тэр мөн чанар бол өөрчлөгддөг. Тэнгүүд ер нь бол зүгээр ингээд ийм мөнгө олох гэдэг агуулгатай бизнес хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд надад амар аимшигтай санагдаад байгаа байхгүй юу. Одоо ингээд манай уулзшаа клиентууд болохоор ингээд хамгийн ихээр зарагдж байгаа юм болгоныг барыг үйлдвэрлэе. Гэл ингээд бараг л үйлдвэрлэгч болгоо ингээд бүх юмыг үйлдвэрлэнэ гэдэг юм бизнесийн стратегтэй уулзж юм л да. Тэгээ би ингээд нөгөө сайнаас агамаа гэж ингээд нөгөө номоо гэдэг нөгөө манай зоологийн ширээний номоог бодглохлоор чи ингэж болдго юм уу нөгөө цагааны концепт мүсэлчүүд хаана алгуулчихад байгаа гэдэг маш их сонир санагдаад байгаа байхгүй юу. Наа чи гоё point. Одоо ингэж байгаа. Би ингэж харддаг. Одоо ингээ Монгол түрүүн бид нар ярьсан одоо энэ анх бизнес үүсгэсэн байгуулсан томчууд байна шүү дээ тий. Энэ хүмүүс чи өөрсдөө айгүй том арлын хараа эрхэм зорилготой байсан байхгүй юу. Тэр нь одоо биелчихэд байгаа. Би юу гэж харж байгаа юм бэ? Тэд нар Монголд бизнесийн групп компани үүсгэх гэдэг юм айгүй том аврах юм том бүтцийг бий болгох гэсэн зорилготой байсан. Тэгээд тэрийг бол орчуулж ямар нэгэн байдлаар менежмент болгож яваагүй ч гэсэн өөрөө нөгөө нэг манлайлалаараа удирдсаар байгаад тэр зүйлдээ хүрчээд байгаа байхгүй юу. Тэг ингэж байгаа байхгүй юу. Наадах ч бас биш ээ. Том групп компани үүсгэх гэдэг чинь өөрөө агуу зорилго биш л байгаа байхгүй да. Уул нь агуу зорилго биш. Гэхдээ тийм зорилготой байсан. Ингэж байгаа. Бид нар ингэж жишээлбэл ямарваа нэг бизнесээс нэг юм ингэ хүлээдэг тий. За жишээлбэл би Mobicom-с бол ч юм уу Intel-с би сайн үргэлжлэлийн үйлчлэгээ би хүлээн тий. За магадгүй би говь компаниас чанартай ноолор хүлээн тий. Энэ чинь ингээд нэг агуулгууд байгаа шүү дээ цаана тий. Тэгэхээр чин одоо нөгөө яг Монголын бизнес нь ингээд ийм зах зээл нь жижиггүй учраас юм руу орохоос аргагүй бас болцдог байх. Тэгвэл орж болохгүй гэсэн үг биш байхгүй юу? Тухайн тэр бизнес болгоны өөрийнх нь агуулга нь өөр өөрөөр л тодорхойлогдож байгаа хэрэгтэй. Санагдаад идэв. Тэгэхээр яг одоо би жишээл ярил л да Unilever компани тий Unilever компаниг би бас ингээд маш олон бүтээгдэхүүнтэй шүү дээ. Гэхдээ би ингээд нэг Каны наадам дээр ингээд тэдний шогийн яриг сонсож байгаа. Бидний зорилго болохоор ийм саван үйлдвэрлэх биш ээ. Бидний зорилго дэлхийд даяар ингээд ариун цэвэр гэдэг имийг л хүн хамгийн хялбараар авч болох тэр зүйлийг л хийх гэж байгаа байхгүй тий. Тэр Априкийн хүүхд хүртэл ингээд гараа санитейшн тий маш одоо тийм affordable буюу худалдаа авах боломжтой тэр саванг ч юм уу өөрийгөө цэвэрхэн байх юмыг авах болцоотой дэлхийд даяар глобally болгох манай зорилго гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ дээр тэгсэн чинь нөгөө нэг бас нэг нохооны хоолны компани бас байд юм аа. За нөгөө нэг брендийнхаа нэрийг мартчихлаа шүү.
Педигри гэж нэг хоол байдаг. Педигри. Тий, педигри. Яг педигри Тэгвэл гэдэг. нохоо ортогоол. Тэг би нөгөө педигри компани бас ийм алсын хараа зорилгыг би сонсчихсан байхгүй юу? Тэгсэн чинь педигри компани алсын хараа зорилго тэднийх ингээд нөгөө сошиал маркетингийн одоо дэлхийд ингээд хамгийн одоо вайрал явсан хамгийн супер компанид ажлуудыг хийдгээрээ дэлхийд бас алдартай компани байхгүй. Тэгээ педигри компани алсын харааг ингээд сонсон чинь бид нар болохоор нохооны хоол хүнд өгөх нохоонд хүмүүст өгөх бишээ. Бид нар глобали нохоо гэдэг амьтанд амьдрах таатай тэр дэлхийг бүтээх гэж байгаа байхгүй. Би яг бас ингэж дүгнэдэг байгаа байхгүй. Одоо шинэ 90 оноос хойш 90 он бизнес эхлүүлж за бид нар нөгөө өнгөрсөн 30 жилийн нийгмийн эдийн засаг бизнесийг авч явж байгаа хүмүүс дүгнж болохгүй. Зүгээр миний бодлоор бол эхлээд бол бизнес хийх нь өрхийн орлогын тий амьдрал юу гэдэг амьдралаа авч явах хэрэгцээ байсан. Тэгэл тэр нь өөрөө ингээд томрохтой тэрийг арай том компани болно гэж харж явж байгаа. Одоо бол глобал түвшинд илүү бид нар юу авах биш тий бид нар хүнд юу өгснөөрөө энэ компани амжилттай байж болох юм бэ гэдэг ийм шилжилт явж байгаа шүү байна. Би тэгээд хин Алтбаан ерөнхийлөгч бас ярьжсэн ярьцлага дээрээс уншиж ирсэн байхгүй. Жишээ нь shared value гэдэг зүйл бол манай бизнес дээр хараахан орж ирээгүй байна гэдэг дүгнэлт энэ судалгаан дээрээс гарч ирсэн санаж байна тий. За тийм байх шиг байна. Хоёрдугаарт тийм тэр нэг би яриаг нь харсан чинь тийм байсан. Хоёрдугаарт нэг ийм юм байгаад байна. Одоо стартап компани дээр би өөрөө тэр чиглэл дээр яваад байгаа учраас корпорац хоёрын нэг ялгаа энэ ч гарч ирээд байна л та. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс хангалтгүй гэдэг ийм судалгааны дүн байгаад байгаа. Энэ дээр яаж нэхэр хэрэглэгчдэр туршихгүйгээр шууд зах зээл дээр байршуулдаг бүтээгдэхүүн 82% байгаад байгаа байхгүй. 82% 50-41 нь шууд байрлуулдаг. Одоо мэдрэмжээр ч юм уу те. Эсэргээр одоо энэ lean startup ч гэдэг юм уу энэ соёл дээр яадаг вэ? Хэрвээ хэрэглэгчдэр туршаагүй бүтээгдэхүүн гаргах юм бол ер нь бол фейл шууд тий. Ер нь бол тэрийг яриад байгаа. Тэгэхээр шинэ компаниуд дээр энэ стартап зөвхөн стартап биш одоо корпорациудаас соёл болчихлоо шүү дээ. Томоохон энэ технологийн компаниуд эдгээр бол туршиж тий хэсэг бүлэг хүн дээр туршиж хагаад үндсэн бүтээгдэхүүний нэг хэсэг болгодог. А тэгээ энэ судалгаан дээр бас нэг байгаа юм болохоор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс хангалтгүй гэж үзэж байгаа 50% буюу тал нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн процесс хангалтгүй гэж үзсэн байна. Тэгэхээр нэг ийм gap байгаад байна тий. Тэгэхээр нөгөө том компаниуд бас юм асуудал бас байдгийм байх тийм. Тэгэхээр судалгаа харуулж байна. Одоо зул хүлэмжшүүлсэнгийн хэлцээгээр бол одоо энэ бүр эн чинь нөгөө lean startup гэдэг чинь одоо стартапуудад зориулсан одоо ном шүү дээ тий. Үгүй шүү дээ. Тэр чинь бол яг ер нь стартапын тийм яг стартапын одоо гайд маягийн тий. Одоо нэг жоохон тэр талаараа илүү би одоо бестсел болж байгаа ном гэж ойлгоод байдаг байхгүй юу? Үгүй тэрийг одоо буруу болгоод байгаа байхгүй юу? Энэ дэвшилчд стартап гэдэг чинь юу гэхээр яг би нэг санаа бизнесийн нэг тий. А зөв хэлэх гээд байгаа санаа нь би тэр ингээд өөрөө уншиж байгаа тус нөгөө стартап гэхээр л бүтээгдэхүүнээ дуршихгүй зах зээл нэвтрүүлнэ гэдэг чинь хамгийн том алдаа гэд бичсэн байсан байхгүй юу? А тэнгууд би тэн дээр бодож байсан байхгүй юу? За би бол ингээд том компаниудыг бол мэдээж ингээд бүтээгдэхүүнээ дуршдаг одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн одоо co-create хийдэг маш одоо юм ухаалаг үн цөлийг хөгжүүлдэг одоо хүнд өгж байгаа үн цөлийг илүү сайн тасралтгүй хөгжүүлдэг тэр процессыг явуулах хэрэгтэй гэж манай клиентууд ч голцоо том байдаг болохоор би одоо тийшээл их ханддаг байхгүй юу. Тэгээд эдгээр тэгвэл тэрийг уншичаад би одоо стартап хүртэл бүтээгдэхүүнийхээ тэр хүнд өгч байгаа газ прототипыг хийгээд одоо сайн муу чамаагүй дуршичгаа гэж хэлж яхад чинь юу тэр том компаниуд бол үжээ энийг бол бүр мастер болцсон байх хэрэгтэй тийм. Тэр процессын бүр мастер болцсон. Тэгээд тэрийг ингээ хинч ингээд копи диж чаддгүй. Тийм төвшин хөгжүүлсэн байх хэрэгтэй байхад чинь манай компаниудын 82% нь ингээд зах зээл дээр ямар ч бүтээгдэхүүнээ ингээд лангуун дээр авчиад тавьчихдгаа гэд. Тэгээ бүр нэг SEO бүр надад хэлжсэн юм. Би ямар нэрийг хэлдэг шүү дээ. Нэрээ бид нар нэг тэгчээд идэг шүү гэж. Тэгээд тэр чинь нөгөө одоо нэг талаасаа нөгөө би түрүүн хэлсэн шүү дээ. Зах зээлд боломж болцоо байна. Тэрийг авах чадах байна уу гэдэг гэсэн шүү дээ. А тэрэн дээр бол мэдээж хүний нөөцийн чадварын асуудал ярихаас гадна дараа нь яг энэ тухайн зах зээлийн бизнес моделийн өөрчлөлт дайраад авах хэрэгтэй болчихж шүү дээ. Үн цэлийн одоо тэр хүмүүс өгж байгаас арай илүү одоо амар хэлбэраар ч юм уу тэр бизнес санал болгож байгаа зүйлийг өгөх те энэ тэр инновацийг хийх, шинэ бизнес хөгжүүлэлтийг хийх чадвах 50% нь бол өөрсдөө байхгүй гэж үзсэн баг. Тэгээд гэхдээ 82% зах зээл дээр туршихгүйгээр лангуун дээр авчиж ч юм уу ингээд эсвэл нэг том хаус хотхон бариад зарах гад үздэг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр 50% нь биш 82% нь байхгүй гэсэн. Тийм чадвах. Тэгээд шууд ингээд энэ дүгнэлтийг бол хийж болно.
Тэгэхээр бидний хувьд бол угаасаа энэ бол ингээд асар том бас л нөгөө нэг стил нөгөө түрүүн зүгээр нэг подкастын хүрээнд яриад өнгөрөх зүйл биш. Энэ бол аюулын харанг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар ингээд гадаад улсад ингээд одоо 3 сая хүнээстэй юм зараад бол мөнгө олохгүй гарах ёстой л гэдэг. Гэтэл чин гадаадад бол одоо тэр энэ үнцэл хөгжүүлдэг, бизнес хөгжүүлэлтийн энэ процесс маань асар өндөр түвшинд үзэж штэ хоорондоо өрсөлдөж байгаа тий. Тэгээ бид нар болохоор 82% нь одоо бүр Монголын зах зээл дээр энэ мэн байхгүйгээд тэгээд одоо гадагшаага зах зээл аавна хүний юм булаана гэхэлэр их тийм одоохондоо бид нар бол арай болоогүй байгаа байхгүй. Яг тий тэгэхээр бид нар ядаж одоо үндсэн бизнес процессынхоо өнөөдөр ингээд тэр бүтээгдэхүүнийг гоё болгох, энэ бүтээгдэхүүнийг гоё болгох биш. Бүтээгдэхүүний тасралтгүй өөрийг гоё болгодог процесс л байна. Тийм процесс л одоо ингээд ажиллах, тэн рүү мөнгө хаях те. Тэр олон улсад явдаг тэр бизнес процессуудыг бенчмарк хийх. Энэ юм руу л одоо компаниуд маань бас анхаарч зэж зах зээлийн төлөлт хийх гэдэг асуудал яригдах гэдэг. Бас энэ судалгаан дээр нэг юм дүн байсан. Бизнесийн үйл явцын хоцрогдлоо яралдаа сайжруулахгүй бол олон улсын модель сайтай бизнес орон зайгаа алдах аюул ойрхон байна гэдэгтэй 58% нь санал нийлсэн. 76%. 76%. 77% санал нийлдэг. Тэгэхээр бас л нөгөө том яг ингэ байна. Тэр энэ саяны энэ одоо яг энэ үнцэл хөгжүүлдэг бизнес модель одоо ингэ ер нь бизнес модель гэдэг мэн шүү дээ. Хин нэгэн тодорхой хэрэглэгчийн сегментэд маш сайхан тохирсон бүтээгдэхүүн үйлчлэгийг бүтээх процессыг бизнес модель гэж байна шүү дээ. Тэгэхээр чин бүх хүн өөр нэг хийдэг юмтэй. Нэг нь ундаа хийдэг, тий? За нэг нь магадгүй ноолуран цамц хийдэг, нэг нь судалгаа хийдэг байх гэдэг шүү дээ. Тэр хийж байгаа хүн болгон л өөрийнхөө хийдэг юмдаа хинч тэрнээс илүү биш супер болох. Тэрийгэ дижитал одоо болгоод ингээ хөгжүүлэх энэ л үйл явц байхгүй юу? Тэгэхээр ер нь бол би бизнесийг бол цаашдаа улам төвлөрнө гэж хараад байгаа байхгүй. Хүн болгон юм болгоныг хийдэг биш. Тухайн чаддаг хүнээс нь л юмыг авдаг л юм руу шилжинэ. Тийм учраас тэр алсын хараа тодорхой агуулга, тодорхой нэг юм хүчтэй чиглэл ерөөсөө л одоо энэ нийгмийн яг энэ асуудлыг шийднэ, хүний амьдрал энэ асуудлыг шийднэ гэдэг энэ сэдвээ сонгоод тэрэндээ үнэн чинь тууштайгаар хөгжүүлэлтийг хийж тэгээ тэр салбарт бол 2-3 тоглогч үлтгэл байх. Энэ дийлэх салбарууд одоо зарим 100 тоглогч муулагчтай явж байгаа шүү дээ баг тий. Тэгээд тэр 2-3 хүн болохын тулд тэр юм хамгийн сайн чаддгууд л үлдэх байхгүй. Тэрнээс биш ингээд ашигтай юм болгон руу ороод тэгээ тэрийг бусдаас илүү чаддаг байна гэж бол хэцүү шүү дээ. Тийм юмыг магадлал их багтай. Тэгтээ зүгээр энэ дээр бол нөгөө нэг хамгийн аюултай юм нь гадны шууд сайн модулуудыг бенчмарк хийгээд оруулаад ирэх, франчайз хийгээд оруулаад ирэх асуудал бол бас цаг хугацааг асар хурдан хэмжиж байгаа байхгүй. Тийм. Одоо тэр нь ажиллаад байна шүү дээ. Тэг ажиллаад байна шүү дээ. Тийм Mars Circle K юу зөвхөн энгийн хэрэглээний юм дээр. Ер нь яг энэ чиглэлд энэ тэр MCS энэ маань их тийм эхэлж ажилласан юм шүү байна. Тэгээ коло энтрийг оруулж ирээл ингээд ундааны зах зээлийг авцсан тий. Тэнгүүд ч өвчин бол одоо энэ дээр бол. Тий. Тэнгүүд одоо бусад группүүд ч гэсэн кама ер нь ингээд аваад ээж болох юм ингээд харцсан байх нь шүү дээ. Тэгээ манай дээр ирж байгаа судалгааны захиалгач гэсэн ингээд тухайн салбарын моделийн одоо ийм үр гүйцэтгэх байдлыг гаргаад өгөөч. Тэн дээр ийм shared ийм платформын бизнесүүдийг бид нэр хөгжүүлэх гэсэн юм а гэдэг ийм захиалгуудыг тэр ирээд хэлчихэж байгаа байхгүй. Тэр чинь нэлээ одоо бизнесээ бараг шинээр өгсөртэй холбоотой судалгаа тий. Одоо судалгааг хийдэг үнэл судалгаагаа хийсэн зүгээр түрүү нээлтдэг шиг. Судалж байгаад л одоо шийдвэр гаргаад гэсэн үг шүү дээ. Судлахгүйгээр ингээд баримжаагаар юм гэсэн. Тэр бол манай агуулга байгаа байхгүй. Бид нар бол одоо судалж байгаа шийдвэр гаргах нь ч юм уу стратеги боловсруулах нь одоо илүү зөв гэдэг л юмд итгэдэг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр би бас нэг өөр дээр тохиолдсон кейсээ хуваалцсан санагдаж байна л да. Маа нэг харилцагч одоо жилийн нэг нэлээд эдэн 10 тэрбумын борлуулалттай компани захирал манайх зөвлөх үйлчлэг авсан. Яасан бэ гэсэн чинь нөхөр хүүхдээ гадаад оронд нэлээд өндөр үнээр сургууль сургацсан бизнесийн удирдлагын компани өвлүүлнэ гэдэг. Тэгээд хүүхэд нь ирээд компани дээр нэг сар ажиллаад аваа ээжээ би гарлаа. Энэ бол миний амьдралын утга учир биш ээ. Үн зүйлэн зорж шүү дээ. Тий, би одоо нэр дэлхийн хэмжээний сургуульд сурж ирээд ийм бизнес удирдах юм уу? Лайлаа гэд ажлаас гараа яваад гэсэн. Тэгээд нөгөө ихчүүл ах ч хоёр бол тэгсэн л надад жохоо одоо би яах юм бэ гэд. Тэгээд яг шалтгаан нь тэр компанид бизнес процесс модель байгаагүй бүх ашигтай талбарт нь ороод ажилдсан борлуулалт өндөртэй аав ээж хоёр бол амар хард work өдөр тутам ажилдаг. Тэгсэн хүүхдэд нь над хувийн аз жаргал байхгүй боллоо. Энэ ажлыг хийгүүлгээд. Тэгэхээр миний нэг яг эндээс юу төгөж хэлэхгээ тааны ярианаас яагаад энийг би хэлээд байна гэхээр хэрвээ байгууллагууд бизнес модель оновчтой зөв тодорхойлоод дотоод процессыг хөгжүүлэхгүй бол танай байгууллагт бүр хүүхд чинь хүртэл ажиллахгүй юм байна. Яг тийм. Бүр одоо нэг хүний нөөцийн дутагдал
маш ихтэй байна гэж яриад штэ. Тэгтэл одоо бүр хүүхднэрт ажиллахгүй байх ийм аюултай болсон юм байна гэж бодож байна л да. Тэгэхээр би бүр цаашаа дараагийн асуултыг асуух гээд байна л да энэ дээр сүнслээд. Ер нь одоо ингээд зах зээл боломж байгаа юм байна гэдэг дээр бид зөндөө ярилцлаа. Модельээ хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэд. Тэгвэл одоо энэ шинэ гаргасан модельд зах зээлд хэрхэн яаж оновчтой маркетинг хийж танилцуулах хэрэгтэй юм бэ? Энэ судалгааны үр дүнгууд дээр гүйцэтгэх захирлууд маань энэ тал дээр бас юу дүгнсэн байгаа вэ? За, ер нь бол яг ингээд шинэ бизнес, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлээд тэгээд тэрийг мэдээж одоо хөгжүүлэх процесс маань өөрөө маш системтэй процесс байдаг байх гэдэг шүү дээ. Тэгээ манай олон улсын гадны зөвлөгөөтэйгээ хамтарч хийсэн процесс бол өөрөө нэг юм 6 үе шаттай процесс байдаг. За энэ 6 үе шаттай процесс бол олон улсын яг юм бизнес хөгжүүлэлт хийдэг агентлагууд дээр бол зарим дээр нь 5, зарим дээр нь одоо 6 янз бүр л байдаг. Гэхдээ ерөнхий үндсэн одоо доторх одоо үе шатууд бол баг ижилхэн байдаг. Тэгээ ер нь бол энэ процессыг бол ингээд бид нар нэвтрүүлсэн. Тэгээд нэгэнт ингээд зах зээлээ ойлгоод тэн дээр ингээд шинэ бизнесийн санаа гаргаад за тэр маань хэрэгжиж гин үгүй явахаар байна үгүй гэдэг концептаа ингээд тестэлдэг. Тэгээд тэр концептаа ингээд засаж анзлаад эцсийн нөгөө final product prototype-ийг хийдэг. Тэгээд product test-үүд явдаг. Тэгээд араас нь одоо үнэхээр тэр бүтээгдэхүүний одоо package test, line test, home use test гэх маш олон одоо тэр бүтээгдэхүүнийг олон талаас нь тестлдэг аргууд байдаг байхгүй. Гэрт нь хүртэл хэрэгжилж үзүүлээл ингээл тэгэл маш олон комментуудыг аваад ахаад сайжруулдаг. Тэгсээр байгаад нөгөө бүтээгдэхүүн бол үнэхэрийн тэр одоо хүн эцсийн дүндээ зах зээл дээр байгаа бусад бүх бүтээгдэхүүнээс илүү гоё байна шүү. Энийг ингээд би одоо авъя, илүү мөнгө төлөхтэй одоо happy байна гэдэг бүтээгдэхүүн болцсны дараа одоо тэрийг яаж зах зээл байршуулах вэ гэдэг дараагийн шат маань эхэлдэг. Тэр бол positioning strategy, communication strategy, media strategy гэж явах хэрэгтэй болдог. За энэ дээр бол бас л яг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд явсан шигэ процесс ус ахад явах хэрэгтэй болдог. Яг одоо ингэдэг байхгүй гоё бүтээгдэхүүн хийчихэд хүнд ойлгомжгүй реклам хийгээд унахчдаг. Communication strategy дээр алдаад унахчдаг. Эсвэл бол ингээд нөгөө тэр одоо зорилтод хэрэглэж байгаа дүрийг гаргаж ирч чаддгүй. Өөр дүр гаргацдаг. Тэр ингээ маш олон ийм одоо үнэхээр олон бас тэр бүн төрөг хийсэн гоё бүтээгдэхүүнээ communication дээр унахчих бас суулцахгүй ч бас communication ч гэсэн өөрөө зүгээр нэг ингээд хийчих гэж л биш. Маш тийм одоо бас тийм чухал шалгаж хийх хэрэгтэй процесс байдаг. Тэгэхээр бид нэр communication strategy гаргаад зар сурчлагын тэр одоо видео хүнд тэрийг илэрхийлэх гэж байгаа одоо сурчлагын одоо тэр өнгө аяс бүх мессеж tagline одоо бүх юмнуудаа бас эргээд тэр хүнд ойлгомжтой байгаа хэсгийг тестэлдэг. Тэгээ ойлгомжгүй байх юм бол ахаад бас засаж хагаад ингээд явуулдаг. Тэгэхээр энэ мэн өөрөө нөгөө ёстой л нөгөө бидний нөгөө ардын үгээр бол 7 хэмжээс 1 октол гэдэг ийм процесс байгаа байхгүй юу? Шинэ бизнес хөгжүүлэлт юм. Тэгээ өөрөө маш ухаалаг. Алдаа бол баг энэ процессыг давцсан бүтээгдэхүүн бол ч юм уу гарахааргүй. Хэрвээ тэр явахааргүй бол угаасаа айл нэг шатнд нь л бүдрээд унцдаг. Тэр ийм ухаалаг процесс бол угаасаа дэлхийд дахин маань ингээд угаасаа 200 300 жил бизнес хийхдээ хөгжүүлсэн юм байна. Тэгээ бид нар бол нэг шинэ дугуй зохиох гэдэг хэрэггүй. Шууд энэ бизнес процессд бүгд суралцах хэрэгтэй байдаг. Шинэ бизнес хөгжүүлэлтийн процессын арга зүйд. Тэгээ бид нар бол том компанич бай, шинэ одоо таны хэлж байгаагаар одоо дэвшилтэд стартап ч бүгдэнд нь л яг энэ процессор яваа гэж байгаа. Яг бол тэр lean startup-ыг хэлж байгаа том компанич бай, стартапч бай, аль аль нь л энэ concrete хийдэг, тестлдэг энэ зарчмаар явахгүй бол энэ бол угаасаа их тэнэг хэрэгээ гэдэг ингээд бичсэн байгаа байхгүй. Өөрсдөө зориулсан юм хийгээд байна. Тэгээд бас нэг сонирхолтой дүн байна. Энэ юу гэхээр энэ томоохон компаниуд маань ирээдүйдээ R&D буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр бол тодорхой төсөв илүү гаргаж хөгжүүлнэ гэдэг нь 66% байна. Тэгэхээр тэдгээр маань бүтээгдэхүүн хөгжүүлэлт бол хангалттай биш гэдэгтээ санал нийлээд хэрэглэгчдэр туршихгүйгээр зах зээлд оруулалт юм байна. Гэхдээ энэ дээр илүү цаг хугацаа мөнгийг зарна гэдэг дээрээ бас 66% санал нэгтгэгээр явж байна тийм. Сая маркетингтэй холбоотой зүйл орж ирсэн. Би эндээс бас сонирхолтой зүйл хараад байна. Олон улсын жишг гэдэг хэвэл маркетингда зарцуулж байгаа нь 10-аас 12% байхад манайд бол 5.7%-ыг маркетинг дээр зарцуулдаг юм байна тий. Яг Гартнертийн судалгаатай харьцуулахад манайх бол нэг 2 дахин бага мөнгө зарцуулаад байгаа. Тэгээд нэг нийт Монголын бас топ 50 компани маркетингийн зардлыг бид нодлон жил судалж үзсэн. Тэр нь бол CMO судалгаа буюу CEO Chief Marketing Officer судалгаа хийсэн. Тэгээд тэндээс харахад бол нэг 74 тэрбум орчим төгрөг
маркетингтаа топ 50 компани нийлээд зарцуулт юм билээ. Дунджаар нэг компани бол нэг 1.5 тэрбум. За тэгээд 9-өөс дээш тэрбум төгрөг зарцуулдаг нэг 10% ч гэх юм уу. Бид нар манай нэг CMO судалгаанаас бол тэрийг харж болно л доо. Тэгээ яг уу 66% нь бол маркетингийн зардлаа бол эх жилд өсгөн ингээд уулан төлөвлөж байсан. Тэгсэн чинь энэ ковид гэж нэг айхтар нөхөр гарч ирээд бүгдээрээ буцаагаад танчлаа гэж. Тэгээ ковид дээр бас нэг юм яваад байгаа. Давуу Давуу талууд талууд байна. гараад байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг одоо яриад байгаа нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээрээ цагаа гаргаад урд нь магадгүй нөө зах зээл дээр нийлүүлсэн. Энэ борлуулалтанд гараад эхлэхээр чи ер нь яг бодиттой асуудлууд гараад эхэлж байгаа шүү дээ. Тэрийг гал унтрах байдлаар ч юм ажиллаа явуулдаг нөгөө буцаагаад нэгэнд гаргацсан хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрлэлээ шийдсэн, сабаглаа одлоо шийдчихсэн, түгээлтээ хийчихсэн ингээд байж байгаа тийм. Гэтэл одоо ковидын үеэр бол харин эсэргээр энэ судалгаа хөгжүүлэлт за дээрэс нь яг бүтээгдэхүүнийхээ яг энэ нөгөө үндсэн хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх гээд байгаа энэ рүү төвлөрсөн энэ бодох, төлөвлөх одоо турших ажлуудаа хийхэд илүү боломжтой. Шигших. Дээрээс нь дахиад нөгөө хүмүүсээ хөгжүүлэх гэдэг юм уу те. Энд бол аюу том боломж. Нэг жоохон зогсолт хийгээд юу гэдэг нь төр удаашраад гэхдээ удаашрсандаа нөгөө хөгжих юм бол дуусна шүү дээ. Дуусаа явахад бэлэн болсон байх хэрэгтэй байна. Нөгөө тал дээр технологийн хүмүүсийн хэрэглээ маш өндөр болж байна. Өнөөдөр бид нэр хүртэл ярьж байсан. Энэ хүмүүсийн технологийн хэрэглээг хөгжлийг 5 жилээр урагшлуулсан зүйл боллоо. Онлайн хурал онлайн санал өгөл онлайн хэрэглээ гэдэг. Энийг бол маш ойртуулж өгсөн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр түрүүний хэлдэг танаа дээр платформ бизнес модулуудаар судлаад нэгдэг шиг энэ рүү зайлшгүй дараагийн компаниуд явах хэрэгтэй болоод байна. Би лавгатай золиос ялэлэнтэй ерөөсө 100% санал нэг байна. Тий. Одоо ер нь бол яг үнэндээ биднэрт нөгөө нэг юу хэрэгтэй хэрэггүйг бол маш сайн ялгаж өгч байна тий. Бид нар юу хэрэггүй юм юунд цаг зарж ирсэн ингээд тий. Тийм учраас өнөөдөр ингээд угаасаа л зах зээл ингээд энэ шалгуур гэдэг чинь бүтээгдэхүүнүүдийг бол ингээд шүүжиж шүү дээ. Ямар юм яг үнэхээр одоо хүнд хэрэгтэй юм байсан, аль нь хэрэггүйсэн. Тийм учраас өмнө нь бол тэгэл клиентуудтай уулзах дандаа цаг хугацаа алга байна. Яар байна. Хурдхан хийгээд ганцхан сар байна. Тэгэл тэр ганц сарын хугацаанд нэг юм халтар бүтээгдэхүүн хийгээл одоо тэгэл нэг хүн дээр туршсан ч юм байхгүй лангуун дээр авч тавиал тэгэл фейлчлээс за яг гагаад нэг хийчихээл ингэдэг тийм байсан. Тэгэхээр одоо бол нэрээ яг үндэл авгыг хэлж байгаа шиг цаг хугацаа өгч штэ. Тийм учраас фи хэлбэрийн гэж хийж байгаа учраас яг одоо энэ шинэ бизнес хөгжүүлэлтийн загваруудыг цагаан туршиж үзээд байгаа бизнесийнхээ одоо энэ зах зээлд одоо энэ модулоо сайжруулахгүй алдчих гээд байгаа бол тэрийгэ сайжруулах тэр одоо хүнд өгж байгаа тэр бүтээгдэхүүнчгээ сайжруулах ажилд бол ингээд цаг хугацааг зарцуулаад буцаад нөгөө байдал гайгүй болох үед одоо бусдаас илүү давуу чанарын бүтээгдэхүүн хөгжүүлсэн маш агрессивны дайрахад бэлэн ийм байх ёстой байх. Яг л мэдээж төр зураг шүү дээ. Нөгөө талаас зоологийн хэлж байгаасаа би бас 100% санал нэг байна. Яг тэгэхээр энэ бол тав биш баг миний бодлоор 10 жилээр технологийн хөгжлөд туршилчлээ тийм учраас ковидын дараах зах зээл зан төлөв. За мэдээж энэ чинь нөгөө одоо бол 100% онлайн ч юм уу нэг 70% онлайн байжгаад нэг ингээд юу гэдэг нь 30% ингээ ахаад жоохон буураад тэгсэн мөртлөө өмнөхөөсөө 30% өссөн ч юм уу нэг ийм өөр ийм зан төлөвдөр үлдэн штэ. Тэгээ тийм учраас дараагийн зан төлөв ямар байх вэ гэдгийг одоогийн зан төлөвийн өөрчлөлтөөр үндэслэж одоо байгаа бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ажлаа тэр зан төлөвийн өөрчлөлтөнд тохирсон байдлаар хийх гэж нэг ийм уран нарийн нэг юм тохируулгын ажил болчиход байгаа. За тэр уран нарийн тохируулгын ажлыг бол одоо үнэхээр бас бид нар нарийн хэмжээ судалж ээж л гаргахаас өөр арга байхгүй. Тэгээ бид нар бол бас яг энэ оны нэг 8 сар 9 сарын хавцаа үндэсний медиа хэрэглээ болон амьдралын хэв маяг гэж судалгаа бид нар сүүлийн 6 жил хийж байгаа л да. Монголчуудын амьдралын хэв маягийг судалж байгаа. Тэрийгээ бид нэг одоо нэг оны төгсгөл рүү хийдэг байснаа жаахан наан татаад 9 сард хийчихээ. Тэгээ оны төгсгөлд нөгөө энэ мэн яаж ковид мэн ямар хуу байдлаар нэг нөлөөлөл нь хэрэглэгчийн амьдралын юмыг тэр үлдэх нь гэдгийг таамгийг гаргая гэдэг. За тэгээд тэнгууд нөгөө компаниуд ер нь тэрэнд бас нэг жаахан бэлдэх юунд зориулъя. Гэхдээ мэдээж одоо бол ингээд нэг судалж мэдлээд дүгнэлт хийх арай эрт байна. Тий арай эрт. Арай болов. Тэгээ 9 сар марын хавцаа нэг жоохон тогтож ирэх байх гэж хараад байгаа. Энэ ч бас нэг юм судалгаа нөгөө стратегийн тэргүүлэх чиглэл гэх тээ. Энэ дээр эх 2 жилийн бизнесийн стратегийн тэргүүлэх чиглэлийг 46% мэдээллийн технологи, 44% инновац, 42% бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж харж байна гэсэн. Тэгэхээр одоо яг энэ чинь бол саяны бид нар яриг топ компаниуд бол бас яг ингэж хараад ажиллаж байгаа шүү гэдгийг нотолж байгаа байхгүй тий. Тэгэхээр подкастыг сонсож байгаа бизнес эрхэлж байгаа хэн нэгэн байх юм бол бас
топ компаниуд чинь тэргүүлэх зэрэгээ бол IT, инновац, тэгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг асар өндөр тавьсан. Гурлаа нийлээл нэг юм болчиход байгаа. Нэг юм болчиход. Одоо өөртөө байгаа бүтээгдэхүүнээ одоо шинэ инновац хийх, тэгээ тэрэндээ технологийн дэвшил ашиглах гэж. Бараг би одоо нөгөө талаас нь хэлвэл ийм болчиход байгаа. Шууд гараад Нэг л юм болчиход. Тэгэхээр энэ бол өөрөө хамгийн чухал асуудал болцсон. Энэ дээрээ төвлөрж байгаа юм байна гэж харагдаж байна тийм. За окей, тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхөө ярилцлагыг жоохон базаад нэг сүүлчийнхээ асуултыг ер нь тус бүрээс ч асуухыг хүсэж байна. Тэгэхээр гүйцэтгэх захирал хүн ер нь судалгааны ямар ур чадваруудыг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй юм бэ? Гэдэг ер нь өөрсдийнхөө одоо өнөөдрийн судалгааны үнэлт янз бүрийн зүйлс төр саналуудаа хэлээд өнөөдрийн подкастаа хаяа гэж. За мэдээж зах зээлийнхаа потенциалыг харж чаддаг болох хэвээр. За гүйцэтгэх захирлуудын дэлхийн одоо Bloomberg ч юм уу томоохон телевизүүд дээр томоохон одоо Louis Vuitton ч гэдэг юм уу том брэндүүдийн гүйцэтгэх захирлуудын өгж байгаа ярилцлагыг та нар сонсох юм бол манай хэрэглэгч бол аялах туртай, чанарыг хэрхэмлдэг, чөлөөтэй сэтгэдэг гэдэг маш тодорхой өөрийнхөө хэрэглэгчийн нийтлэг зан төлөвийг хэлдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэхээр ер нь бол компаниуд тодорхой хэрэглэгчийн бүлэг рүү маш их тийм сууж бизнес хөгжүүлэлт хийдгээ гэсэн үг. Тэр хэрэглэгчийн бүлэгтэй л илүү сайжруулж юмаа явдаг гэсэн үг. Тэрүүгээрээ бусад хинч тэр одоо лакшери зах зээлийн ч юм уу авч чаддгүй. Эсвэл тэр залуучууд зориулсан тэр Zara-гийн зах зээлийн авч чаддгүйгийн учир нь маш тэр олон жилийн туршид нэг сегмент рүү хөгж байгаа юм улам сайжруулаад тэрийг улам ойлгол явсан байгаатай холбоотой гэсэн үг байхгүй. Тэгэхээр би зүгээр ингээд цаашдаа бизнест бол улам төвлөрлүүд үүснэ гэдгийг ахиж би ингээ хэлмээр байна. Тэгээд хоёрт би үнэхээр ингээ хэлхийг хүсэж байгаа зүйл бол мөнгө хүнд аз жаргал авчирдгүү гэдгийг ойлгооч л гэж хэлмээр. Агуулга хүний амьдралын утга учиртай зорилгол хүнд аз жаргал авчирдаг. Тэр зүйлээ зөв тодорхойлсон хүнд хүүхэд нь ирээ тэр ажлыг хийхгүй ч гэх юм уу. Эсвэл бол midlife crisis ч гэдэг юм уу тийм сонин зүйлс бол тохиолдохгүй гэж би боддتي. Хүн үнэхээр насан туршдаа хийх зүйлээ зөв тодорхойлоод тэрүүгээр л би энэ дэлхийн ертөнцид одоо амьдарч байхдаа хувь нэмрээ оруулна гэдгээ тодорхойлсон хүн бол тэрэндээ тохирсон бизнесээ хийгээд хувь нэмрээ оруулаад гэдэл ингээд үнэхээр тэрийг л мастери болох нь чухал. Тэгээд тэгж тэр төвлөрөл бизнесийн төвлөрөл тэр тухайн зах зээлийн хамгаалах асуудал ч юм уу тухайн салбартаа номер 1 байх асуудал угаасаа ингэ гарч ирнэ гэж бод. Тийм учраас мөнгөний төлөө бизнес хийдгээ одооноос эхлээд болчихооч ээ. Илүү том агуулгын төлөө бизнес хийдэг болооч ээ. Тэр агуулгаа сайн гүйцэтгэх юм бол мөнгө гэдэг зүйлийг одоо тэр чиний зүйл чи өөрөө аваад ирдэг юм а гэд. Энийг бол одоо надад том бизнесмен энтерпренер хүн надад хэлээгүү. Тэгээ сүүлд нь би яг энэ үгнүүдийг бол маш олон удаа уншсан. Энийг аав маань надад хэлсэн байхгүй. Аав маань хэлсэн. Манай аав өөрөө Эрдэнэтэн судлаач хүн. Та нар мэднэ дул тий. Тэгээд нөгөө аав маань болохоор минийхөө зүгээр л чи ажиллаа сайн хийгээд байгаарай. Тэр хийдэг юмаа сайн хийгээд байгаарай. Мөнгө бол өөрөө дагаж орж ирдэг гэж хэлжсэн. Тэгээд ингээд тэр бол ингээд би бол энэ мэн одоо нөгөө бизнесийн Питер Дракер хамгийн том хүмүүсийн яг хэлж байгаа үгнүүд бүр ингээд нэг болчиход байгаа байхгүй тий. Тэгээ би ямар азтай аавдаа бас маш их талархаж сэтгэл төржсэн л да дараа нь тэр номнуудыг уншсныхаа дараа. Тэгээ би яг энийг ч гэсэн бусад шионортой ч гэсэн одоо энэ бизнес эрхэлж байгаа хүмүүст хэлмээр байна. Яг агуулгатай бизнес хийж эхлэе. Өнөөдрөөс эхлээд тэр агуулга ажиллагчдаа тэр үнд зүйлээ ойлгуулаа. Тэрнийхээ төлөө явдаг хүмүүсийг ажилд аваа. Тийм ээ. Тэгээд нийлээд тэр агуулгыг илүү том болгохын төлөө яваа. Тэр агуулгаар чинь чамайг зах зээл хэрэглэгч монголчууд ойлгох ёстой. Тэр агуулгыг бол харин чи өөр хэн нэгэн хүн тэрнээс илүү тэр агуулгыг чинь сайн хийж байгаа бол чи үнэхээр одоо тэр бизнесийг бол муу хийж гисүү шүү. Тийм учраас тэрнээс илүү сайн болохын төлөө өрсөлдөөний дараагийн стратеги тавих хэрэгтэй шүү гэж. Энэ бол ер нь ингээд зөвхөн энгийн үгээр хэлэх юм бол шин судалгаа маань ийм л юм төлөө яриад байгаа юм уу? За миний хувьд бол гүйцэтгэх захирал хүн судалгаанд яаж хандах вэ? Яаж хэрэгэлдэг байх ёстой гэдэг. Тэгэхээр гүйцэтгэх захирал хүн бол өдөр тутамдаа шийдвэр гаргаж байгаа юм. Гэхдээ шийдвэр гаргахад хэд хэдэн өнцөг байна л да. Нэг бол өөрөө мэдрэмжээрээ байж болно. Үгүй л өөрөө таамаг төвшүүлсэн байж болно. Тодорхой судалгааны үр дүнтэй байж болно. Гэхдээ энэ шийдвэрээ батлах ёстой байхгүй юу? Яг эцсийн үйлдэл хийгээс өмнө. Тэгэхээр батлахад тань заавал энэ мэдээлэл судалгаа хэрэгтэй. Судалгааны энэ гаргасан тайлангуудыг зөв уншиж тайлж дүгнэлт гаргаж анализ хийдэг байх ур чадвар хамгийн чухал байх гэж бодож байна. Хоёрдугаарт нь одоо судалгаа мэдээлэл өөрөө тийм
нэг үе бодвол айгүй нээлттэй болчихлоо шүү дээ тий. Дэлхийгээс бид нар тусдаа биш болчихлоо. Тэгэхээр олон улсын тухайн салбарын чиг баримжаануудыг бид нар бол одоо интернетээс олон улсын тайлангуудыг дороо хараад мэдчихэж байна. Дотоодын асуудлууд үгүй шийддэг одоо MMCG гэдэг юм компаниуд судалгаанууд гаргаад нээлттэй болгож эхэлж байна. Мөн дээрэс нь одоо орчин үеийн технологи энэ сошиал сувгуудаар дамжуулаад чатбот ч гэдэг юм уу тий шууд хэрэглэгчтэйгээ харилцах замаар хэрэглэгчийн хариу үйлдэл одоо юунуудыг зантлуудыг таньж мэдэх болж байна. Тэгэхээр ингээр шийдвэр гаргахдаа судалгааны нотлогдсон үр дүнг заавал ашиглаач гэдэг ашиглах ёстой шүү. Энэ өөрөө тийм хэцүү зүйл биш. Энэ өөрөө бас нэг хэрэгжүүлэх ёстой дадал соёл юм байна. Гүйцэтгэлүүд гэж. Фактад шийдвэр гаргадаг болооч гэдэг шүү дээ. Сэтгэлийн хөдөлгөөнд шүү дээ. Судалгаанд зөв цаг үеч одоо өөрөө бас тэрийг шаарддаг болчихлоо шүү дээ. Бид нар ч тодорхой хөгжлийн түвшинд хүрчлээ. Дараагийн алхамд л бид нар бэлэн байх тухай. Тэр бас ингээд бас яг тэгж байгаа мó гэдгийг бас харагдаад байгаа маа. Том компаниуд маань одоо нөгөө маш их тийм судалгаагүй том шийдвэрүүд гаргаж олон тэрбум төгрөгийн алдагдлууд хүлээгээд одоо ер нь жоо судалж хийгээд ирээд байгаа шүү манай тэр зүйл үед. Миний хувьд бол одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт ер нь их өөрчлөгдөж байна л да дэлхий. Тэгээд тэр нь гол өөрчлөлтийн технологиос хамааралтай яваад байна тий. Тэгээд exponential age гэдэг нөгөө тесрэлтэд цаг үе ирээд байна. Дийлэх салбарууд тэр жавхлантай хэд хоногийн өмнө ярьж хахад хинтид дроноор хөдөө аж ахуйн бизнес хийгээд байгаа байхгүй. Израиль хүн тий. Израилийн технологиг ашиглаад хийж байна гэх. Тэгэхээр дэлхийн топ 10 компани ч 7 технологийн компани болчихсон. Нэг олон салбар одоо энэ томоохон компаниуд хүртэл технологийн номер 1-р тавьж байна. Тэгэхээр өөрчлөлт бол зайлшгүй эднэрийг альж төвшөндөө мэдж байна. Тэр өөрчлөлтөд гол чиглүүлэх зүйл технологи, инновац гэдэг зүйл байна. Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хэрэглэгч одоо хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээс дараагийн шатанд гарсан тэр сэтгэл хангамжийг өгөх бүтээгдэхүүнийг хэрхэн хөгжүүлэх үү гэдэг дээр анхаарал хандуулаад ач холбогдол өгөөд явж байгаа юм. Тэгэхээр энийг л би судалгаан дээрээс нэлээд олон талаас нь харлаа. Яг нь ер нь бол нөгөө нэг маркетинг чинь хөгжүүлдэг нөгөө пуш гэдэг хоёр стратеги байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ер нь бол тухайн нэг технологи хийцэд тэрэндээ зохируулаад маркетаа хөгжүүлдэг тий. За энэ бол бидний нөгөө пуш стратеги болчиход байдаг. Нөгөөхтөө бол биднэрт одоо илүү тохиромжтой нэгэнт ингээд үржээ бизнесүүдийг хийцэн хүмүүс бол байгаа бизнестэй нөгөө нэг ямар технологийн дэвшлиг оруулж ирж одоо илүү тийм модельээ сайжруулах уу гэдэг дээр анхаармаар байгаа. Тий. Тэгэхээр илүү нөгөө нэг одоо пул талдаа стратеги маань явуул зүгээр байна гэж бас хэлмээр байна. Ер нь бол ягаад тэгэхээр нөгөө технологийн компани бол бүгд болох ёстой ч гэсэн мэдээж хүн болгон бас технологийн компани биш шүү дээ. Үндсэн бизнестэй технологиг ашиглахгүй байх гэж бол байхгүй болчиход байгаа байхгүй стратеги л гарцаагүй болж байгаа тий. За тэгэхээр өнөөдрийн ярилцлага одоо хөвгөр өндөрлөх чинь. Тэгэхээр би өөрийнхөө дүгнэлтийг хийлдээд тэгээд өнөөдрийн подкастаа өндөрлөё. Тэгэхээр бол бид нар өнөөдөр эхлээд зах зээлийн боломжууд байгаа талаар маш сайхан судалгааны үндэслэлтэйгээр ярьлаа. Ер нь бол дийлэх томоохон аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлууд бол зах зээлээ алдах магадлал гэдэг дээр маш их айж байгаа юм байна. Эндгээр магадлал дээр нь одоо 76-70% нь бол ерөөсөө биднэрт бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг ийм сайн арга аргачлал бидэнд алга байна гэдэг хүлээмжшэрч байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө яг ялангуяа энэ ковидтэй энэ цаг үед бол бид нар бүтээгдэхүүн хөгжүүлдэг сайн арга методологитой байгаад хэрэглэгчийн зан төлөвийг зүгээр судалж чаддаг байгаад түүнд тохирсон хамгийн үнцэнтэй бүтээгдэхүүнийг хөгжүүлээд хүргэж өгч чадсан тохиолдолд бол бид зах зээл дээр одоо хамгийн томоохон тогтож болох ийм том боломж байгаамаа гэдэг бид нар судалгааны үндэслэлтэйгээр ярьлаа. Тэгэхээр гүйцэтгэх захирал болгон эдгээр судалгаануудыг авч уншаарай. Магадгүй ирээдүйд гүйцэтгэх захирлын ажлын байрыг горилж буй кандидат энэ судалгаануудыг авч үзээд ирээдүйн эзэндээ одоо ерөнхий захиралтай төлөөлөл зөвлөлийн дараатай би яг ийм бүтээгдэхүүнийг ингэж хөгжүүлэх гэж байгаамаа гэдэг итгэл үнэмшлийг аваад албан тушаал өсөж байгаа албан тушаалаа аваад үнэхээр сайхан гүйцэтгээрэй гэдэг ийм сайхан өрөөлөөр өнөөдрийн подкастыг өндөрлөе. За ингээд нийт оролцогч нартай болон сонсогч нартай за ялангуяа үнэтэй цаг заваа зарцуулж үнэтэй судалгаагаар бидэнд одоо үн төлбөргүйгээр харамгүй одоо хуваалцсан Бом Эрдэнэ захиралтай юуны өмнө одоо баярлж талархсан. Баярлаа. Миний хувьд гэсэн бас маш гоё өөрийнхөө чөлөөтэй санал бодлоо хуваалцах боломж олгосон. Тэгээ мөн энэ Сионрын бас Монголын ирээдүйн бизнес гэдэг чинь л ер нь эдийн засгийн авч явдаг шүү дээ. Улс төрөөс илүү гэж би тэгж хөвдөө боддtiin. Тэгээд тийм учраас ийм чухал ажил хийж байгаа та нартай бас маш их амжилт хүсье.
Монголын SEO нарын чадах улам сайн болоод дэлхийд гарах байхаа гэж эрүүл тавья да. За илүү их судалгаа бидэнд бас хийж өгөөрэй. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За.